За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 11-ний өдөр байна. Хамтдаа Эхтэл номны 36-аас 39-р бүлэг хүртэл хамтдаа уншихад бэлэн болсон байна. За 36 дугаар бүлгээс эхлээд уншийе. Энэ нь Исав буюу Едомын удам судрын түүх болоо. Исав нь Хинан нутгаас эхнэрүүд авсан байна. Эдгээр нь Хит үндэстэн Илүүний Адах, Хи үндэстэн Цивүүний хүү болох Анаахын охин Охоли Бамах, Авраамийн хүү Ишмаилийн охин Басмат нар байлаа. Басматын ахыг Невагут гэдэг байжээ. Исавыг Хинанд амьдарч байх үед эхнэр Адаах нь түүнд хүү Элифазыг нь төрүүлж өгсөн болно. Эхнэр Басмат нь хүү Рүүгэлийг төрүүлж өгчээ. Эхнэр Охоли Бамаах нь хүү Эгүш, Яалам, Хураах нарыг түүнд төрүүлж өгөв. Исав Хинан нутгаас гарахаар шийдэж эхнэр хүүгүүд охид өөртөө байгаа хүн мал бүгдийг аваад тэнд байхдаа олсон бүх эд хөрөнгөө цуглуулan ачаад Яаковоос холдон явлаа. Учир нь Яаков Исав хоёр тус бүрдээ асар их мал зүрхтэй болсон учраас ойр зэрэгэлдээ суухад бэлчээр ус нь хүрэлцэхэ болсон байв. Тиймээс Исав нь Едом орны Сеир хэмээх уулархаг газарт ирээд суурьшжээ. Исавын удам нь Едом гэдэг нэртэй үндэстэн болов. Сеирийн нуруугаар нутгалдаг Едомчуудын өвөг Исавын удам угсаа гэвэл дараах болно. Үүнд Исав Адах хоёроос төрсөн хүүг Элифаз гэдэг бөгөөд харин Исав Басмат хоёроос төрсөн хүүг Рүүгэл гэдэг байв. Элифаз нь Тиман, Омар, Цифу, Гатам, Хиназ хэмээх 5 хүүтэй болжээ. Дараа нь Элифазын татвар им Тиманаас 1 хүү төрснийг нь Амалик гэж нэрлэв. Исав Адах хоёрын удам угсаа гэвэл эдгээр болоо. Исав Басмат хоёроос төрсөн хүү Рүүгэл нь Наахат, Зерах, Шамах, Мезах хэмээх 4 хүүтэй болжээ. Исав болон Цивүүний Анаахын охин Охоли Бамаах хоёроос Эгүш, Яалам, Хураах хэмээх 3 хүү төрөв. Исавын хүүгүүдээс гарсан овгийн удирдагчид гэвэл дараах болно. Үүнд Исавын ууган хүү Элифазын хүүгүүд Тиман, Омар, Цифу, Хиназ, Хураах, Гатам болон Амалик нар нь өөрсдийн овгийн тэргүүлэгч болсон байна. Эдгээр нь Исавын эхнэр Адахаас төрсөн хүү Элифазын хүүгүүд агаад бүгд Едом оронд амьдран суудаг байлаа. Исав Басмат хоёроос төрсөн хүү Рүүгэлийн хүүгүүд болох Наахат, Зерах, Шамах болон Мезах нар нь бас л өөрсдийн овгийн тэргүүлэгчд болов. Эдгээр овгууд нь Едом орноор нутгалдаг байлаа. Исав болон Цивүүний Анаахын охин Охоли Бамаах хоёроос төрсөн хүүгүүд нь Эгүш, Яалам, Хураах гэдэг нэртэй 3 овгийн тэргүүлэгчд болжээ. Эдгээр нь Исавын удмууд бөгөөд тэд өөрсдийнхэн овгийн тэргүүлэгчд болсон байна. Едом улс ийхүү үүссэн түүхтэй болоо. Исавыг Сеир буюу Едом оронд очихоос өмнө тэр нутагт Хори үндэстэн Сеир гэдэг хүний удам болох Лутан, Шубал, Цивүүн, Анаах, Дишүүн, Эцер, Дишан нар сууж байлаа. Тэдгээр нь Хори үндэстнээс үүссэн овгуудын тэргүүлэгчд байв. Эдгээр нь Сеирийн хүүгүүд агаад бүгд Едом нутагт амьдардаг байжээ. Сеирийн Лутана нь Хори, Химан гэдэг 2 хүүтэй бөгөөд Лутаны охин дүүг Тиман гэдэг байв. Сеирийн Шубалын 5 хүүг Албан, Манахат, Ивал, Шифо болон Оном гэдэг байжээ. Сеирийн Цивүүнид Аях, Анаах гэдэг 2 хүү төрж, Анаах нь эцэг Цивүүнийхээ сүрэг илжгийг хариулж явахдаа
цүлхээрээс халуун аршаан анх олсон болно. Цэвүүний Анаахын хүүхдүүд гэвэл Дишүн болон охин Охоли Бамаах нар юм. Анаахын Дишүний хүүгүүд гэвэл Амрам, Ишбан, Ятран, Хиран нар болно. Сэрийн эцэр нь Билхан, Зааван, Ахан хэмээх 3 хүүтэй байлаа. Сэрийн Дишан нь Үүз, Аран хэмээх 2 хүүтэй байжээ. Сэр нутагт амьдарч буй Хоорын үндэстний тэргүүлэгчид гэвэл Лутан, Шубал, Цэвүүн, Анаах, Дишүүн, Эцер, Дишан нар болно. Эдгээр хүмүүс нь Эдомын олон овгуудын өвөг дээдэс болсон байна. Яаковын удам Израильчууд нь өөрсдийн гэсэн эзэн хаантай болохоос өмнө Эдом улс эзэн хаантай болсон байлаа. Үүнд Борийн Бэла нь Эдомын анхны эзэн хаан болоод Дэн Хава хотод залран сууж байв. Бэлаг нас эцлэхэд нь Буцрах хотын Зерахын Ював хаан ширээнд суужээ. Түүнийг нас барсны дараа Тиман орны Хушам нь хаан ширээнд суув. Хушамыг нас барахад нь Абид хотын Бедадын хүү Хадад Эдомын хаан боллоо. Дараа нь Моаб оронд дайн гарахад Хадад нь Медиан үндэстнийг ялан дийлсэн байна. Хададыг нас барахад Масрихах хотын Самлах нь Эдомын эзэн хаан болов. Түүнийг нас барсны дараа Ефрат мөрний ирэг дээрх Реховот хотын Шуул хаан ширээнд суужээ. Түүнийг нас барсны дараа Ахбурын Баал Ханаан Эдомын эзэн хаан болов. Ахбурын Баал Ханааныг нас барахад Пу хотын Хадар нь хаан ширээнд суулаа. Хадар нь Михэ Тибэл гэдэг бүсгүйг хатан болгон авчээ. Тэр нь Матридын охин байв. Матрид нь Мехазавын охин байлаа. Исавийн удмуудаас бас олон овгууд бий болсон байна. Тэдгээрийг Тиман, Алиах, Итет, Охоли Бамаах, Илах, Пинон, Хиназ, Тиман, Мипцар, Магдаил болон Ирам гэдэг байв. Тэрхүү овгууд нь Эдом оронд өөрсдийн газар нутагтай болон суурьшсан учраас газар нутаг нь тэдний адил нэртэй болжээ. Эдом улсын энэ бүх овгууд нь Исаваас үүссэн болоо. За үргэлжлүүлэн 37 дугаар бүлгийг хамт уншийе. Яаков нь эцэг Исаакийнхан нүүдлэн очиод суурьшсан Хинан оронд суурьшжээ. Эцэг нь нар сусны дараа чи Яаков тэндээ суун үлдэхээр шийдэв. Яаковын гэр бүлийн түүх гэвэл эндээс эхэлнэ. Яаковын хүү Йосеф нь 17 нас хүрээд эцгийнхээ эхнэр Билхах, Зилфах нарын хүүгүүдтэй хамт хонь Ямаан сүрэг хариулдаг боллоо. Йосеф хэд хэдэн удаа ах нарынхаа тухай эцэг Яаковтай хов мэдүүлжээ. Насан өндөр болсон хойно нь төрсөн Йосефтэй эцэг Израиль нь бусад хүүхдүүдээс илүү хайртай байв. Тийм учраас түүнд өргөн ханцуутай, урт хормойтой, үзмжтэй сайхан хувцас хийлгэн өмсүүлдэг байжээ. Эцэг нь Йосефд хинээс ч илүү хайртай болохыг ах нар нь хараад түүнд атаархан хорсож, улмаараа түүнтэй эвтэй найрсаг харьцаж чадхаа болсон байна. Нэгэн удаа Йосеф зүүдлээд ах нартай ярив. Үүнээс болоод тэд нар нь түүнд уламж дургүй боллоо. Йосеф ярихдаа би нэг сонин зүүдлээ. Та нар сонсолтоо. Би та нартай хамт тариан талбай дургац хураан, хатсан тариа хэсэг хэсгээр нь багцлан боож байх юм. Гэнэт миний боосон юуж өөрөө босоод зогслоо. Тэгтэл та нарын боосон юужнууд цуглан миний юужийг тойрч зогсоод өмнө нь мэхийн ёссон шүү гэхэд ах нар нь үгүй ёроо чи үнэхээр бидний хаан болох гээ юу? Чи үнэхээр бидний дээр гарах гээд байна уу? Химэн өнөөх зүүд болон хэлсэн үгнээс нь болоод түүнд улам илүү хорсох болжээ. Дараа нь Йосеф дахин нэг зүүдлэл ах нартай ярьж сонсооч би бас нэг сонин зүүдлээ. Зүүдэнд минь нар, сар болон 11 од миний өмнө мэхийн ёсолж мөрөглөө гэв. Йосеф бас эцэг Яаковтай энэ зүүдээ ярихад эцэг нь зэмлэж чи юунд ийм хачи юм яриад байгаа юм бэ? Зүүдэнд чинь болсон ёсоор тэгээд эцэг их ах дүү нар чинь бүгдээрээ чиний өмнө хурч ирээд мөргөх ёстой юм болж байна уу гэлээ.
Анхнар нь Йосеф дэмий латаархаж байсан боловч эцэг Яаков нь түүний хэлсэн үгийг сэтгэлдээ эргцүүлэн боддог байжээ. Яаковын тэр үед Хеврон хотын ойролцоох хүндийг нутаглаж, хөвгүүд нь Шихем хотын ойролцоохон эцгийнхээ малыг хариулж байв. Нэгэн удаа эцэг Израиль нь Йосефт хэлэхдээ ах нар чинь Шихемийн тэнд малаа хариулж байгаа. Би чамайг тийш нь явуулмаар байна гэхэд нь Йосеф за хэмээн зөвшөөрлөө. Эцэг нь түүнд хэлэхдээ за чи одоо яваад ах нар чинь сайн мал сүргэн эсэм мэнд эсхийг мэдээд ир хэмээн явуулжээ. Йосеф Хевронээс гараад Шихемийн ойролцоо ирж ах нарынхаа байгаа газрыг хайгаад хээр талаар явж байхдаа нэгэн үл таних хүнтэй дайралтахад за хүүмэнд чи хэнийг ирээд явж байна хэмээн тэр хүн асуулаа. Би ах нарыгаа хайж байна. Тэд хаана малаа хариулж явааг нь та заагаад өгнө үү хэмээн Йосефийг гуйхад тэд чинь аль хэдийн эндээс явсан. Дутаан руу явъя хэлцэж байхыг нь би сонссон юм гэж тэр хүн хэлэхэд Йосеф тэндээсээ яваад ах нараа дутаанаас олжээ. Ах нар нь түүний ирж бүг холоос хараад хоорондоо ярилцсан. Амийг нь хөнөөх хувилдан хийв. Йосефийн барааг хараад тэд өнөөхөө зүүдээ манагчгүй ирж явна. Бүгдээрээ түүнийг барьж авч алаад ширгсэн худаг руу шидчихье. Тэгээд араатан амтанд бариулсан байна үлээ гэдэл хэлчихнэ үз. Өнөөх зүүд нь яаж төгсхийг үзүүлээд үгүй гэцгээжээ. Харин хамгийн ахмад нь болох Реувен бусдынхаа гараас түүнийг аврах гэж оролдон. Түүнийг алаад яах юм бэ гэлээ. Ингээд тэдэндээ хэлэхдээ хүний цус урсгаад яах вэ? Хээрийн энэ худагт амьдар нь хаywал хайчихъя. Харин амь насанд нь халдахгүй шүү гэж хэлэхдээ дараа нь түүнийг тэдний гараас салган эцэг рүү нь эсэм мэнд явуулах тухай бодож байлаа. Йосефийг ирэнгүүт нь тэд өргөн ханцуутай урт сайхан өмсгөлийн нурж хаяад өөрийг нь барьж аван худаг руу хаяв. Тэр нь ширгсэн хуурай худаг байжээ. Ингээд Реувенийг байхгүй үед Яаковын бусад хөвгүүд хоол идэж суухдаа холоос ирж буй тэмээн чин харлаа. Тэдгээр нь Ишмаилд буюу Медиан овгийн худалдаачд. Гэлад хотоос Египт рүү Смирна мэтийн төрөл бүрийн тансаг үнэрт модны давирхаа зарахаар авч явна тэр ажээ. Тэгтэл Юда хүү бусдаа хандан дүүгээ бид нууцаар алж амь насыг нь бүрлгээд ашиг байна уу? Тэгсэн дорвол энэ Ишмаил овгийн худалдаачдад зарчихъя. Ямар ч байсан махны ман тасархаа юм байна. Түүнийг алаад яах вэ гэхэд бусд нь ч зөвшөөрлөө. Ингээд худалдаачдыг дөхөөд ирэхэд ах нар нь Йосефийг худгаас татаж гаргаад 20 шикел мөнгөөр тэдэнд заржээ. Худалдаачид Йосефийг Египт орн руу аваад явлаа. Реувен босож ирээд худаг руу өнгийн харснаа Йосеф тэнд үгүй байхыг үзээд гашуудан хувцаа урж улмаар нөгөөдүүл дээрээ очиод өнөө хүүч нь алга болчихч. Одоо би яах вэ өнгөрлөө гэж. Гэтэл Йосефийн ах нар ишиг нэдлээд түүний өргөн ханцуутай урт сайхан өмсгөлийг цуснд хутгаад хүн явуулан түүнийгээ эцэг Яаковт нь аваачиж харуулад бид үүнийг хээрээс оллоо. Арай танаа хүүгийнх биш үсттэй гэж асуулгав. Яаков өмсгөлийг харангуйтаа таних мөн байна. Хээрийн зэрлэг араатан хүүг маань алаад идчихэж. Яахын аргагүй Йосеф хүүг минь тасчихж гээд өмссөн хувцаа урж тастан таар шуудагаар хийсэн хувцас өмсөж олон өдрийн турш хайртгүй Йосефийн хойноос уйлан хайлан гашуудав. Хөвгүүд огт нь бүгд л түүнийг тайвшруулахыг оролдовч Яаков хариудна. Үгүй ээ. Би булшинд орон ортлоо хүүгийнхээ хойноос гашуудна гэдэг байлаа. Эцэг нь ийхүү хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудсан болов. Гэтэл тэр үед Медиан үндэсний худалдаачид Йосефийг Египтэд аваачаад Египтийн хааны ордны торгон цэргийн дарга Потифарт боол болгон худалдсан байна.
За үргэлжлүүлээд 38 дугаар бүлгийг уншийе. Тэр үед Юуда нь ах トゥ нараас холдон салаад Адулам хотын иргэн Хирахын хамт амьдардаг болов. Тэнд байхдаа Юуда нь Хинан үндэстэн Шуу гэдэг хүний охиныг хараад улмаараа гэргий болгон авч түүнтэй унтлаа. Юудагийн эхнэр жирэмсэн болоод хүү төрүүлэхэд нь Юуда түүндээ Эр гэдэг нэр өгч. Дараа нь хоёр дахь хүүгээ төрүүлэхэд нь тэр Онан гэж нэрлэв. Юуда эхнэртэйгээ хамт Хизивт амьдарч байхдаа гурав дахь хүүгээ төрөхөд нь Шила гэдэг нэр өгсөн байна. Юуда нь ууган хүү Эрдээ эхнэр авч өглөө. Бүсгүй нэрийг Тамар гэдэг байв. Гэвч Юудагийн ууган хүү Эр нь мөнхийн эзний хувьд хорон муу хүн байсан учраас мөнхийн эзэн түүнийг хөнөөжээ. Тухайн үеийн заншил ёсоор хүн хүүхэдгүй нас орвол дүүн талигачин эхнэринд орж суун. Гал голомтыг нь цааш үргэлжлүүлэх ёстой байв. Тиймээс Юуда хоёр дахь хүү Онондоо хандав. Чи талигаач ахыхаа эхнэринд орж суугаад хөргөн дүүгийнхээ үүргийг биелүүлв. Ахыхаа гал голомтыг залгамжлах үр хүүхэдтэй болгох хэрэгтэй байна гэв. Гэвч хүүхэд төрвөл тэр нь өөрийнх нь биш харин нас барсан ах Эрийнх нь гэж тооцогдохыг Онон мэдэж байлаа. Тиймээс тэр ахыхаа эхнэртэй ойртоод яг дур тавих үедээ үрийн шингэнээ зориуд газар тасгадаг байжээ. Түүний хийсэн энэ үйл нь мөнхийн эзний дургүй хүргэсэн учраас мөнхийн эзэн түүний амийг хөнөв. Тэгэхэд нь Юуда өөрийн бэрээ Тамарт хэлэхдээ чи одоо төрхөмдөө буцаж очоод миний гурав дахь хүү Шилахыг насанд хүртэл нь бэлэвсэн хിവэр амьдарч бай гэсэн байна. Гэвч Юуда Тамарыг Шилахад өгөх хүсэлгүй байлаа. Шилах хүү ах нарынхаа адилаар бас л мөнхийн эзнээс шийтгэл авах байдалд өөрийгөө оруулахаас тэр айж байв. Тамарч төрхөмдөө буцаад очжээ. Хэдэн жилийн дараа Юудагийн эхнэр нас баржээ. Тэр нь Шуу гэдэг хүний охин болно. Гашуудлын хугацаа дууссаны дараа Юуда өөрийн анд Адулам хотын Хирахын хамт Тимнат хотын ойролцоо хоньны ноос хэргэж буй хүмүүстээр очихоор явжээ. Хадам эцэгч нь хоньныхоо ноосыг хэргуулахаар Тимнат хот руу явлаа гэсэн үгийг Тамар хүнээс сонсоод бэлэвсэн эхнэрийн өмсдөг гашуудлын хувцаа тайлаад энгийн хувцс өмсөж нүрээ гівлүүрээр бүтээн Тимнат хот руу очих зам дээр байдаг Инам хотын хэрмийн хаалганы дэргэд очиод сув. Отхон хүү Шилах нь аль хэдийн насанд хүрсэн боловч Юуда түүнийг өөртөө нь гэрлүүлэх хүсэлгүй болохыг Тамар ойлгосон байжээ. Юуда зам дээр суугаа эмэгтэйг харсан боловч огт таньсангүй. Харин нүүр нь гэвлүүртэй байсан болохоор янхан гэж бодов. Тиймээс бүсгүй дээр очиод би чамтай унтмаар байна гэж хэлэхдээ өөрийнхөө бэртээ ярьж байгаагаа огтхонж тааварсангүй. Тэгвэл та надад юу өгөх вэ хэмээн бүсгүйг асуухт нь би хонин сүргээсээ чамд нэг ишиг явуулна хэмээн Юуда хариуллаа. За тэгвэл түүнийг явуултлаа. Та барьцаанд нь юу өгөх юм бэ гэж бүсгүйг асуухт нь би чамд юугаар баталгаа өгөх вэ гэж Юуда хариу асуухад хүзүүндээ зүүсэн тамгыг оосортоо нь бас гартаа байгаа таягаа надад үлдээчих гэж Тамар хэллээ. Юуда шаардсан зүйлийг нь бүсгүйд өгөөд тэдний дочин хамт унтахад бүсгүй жирэмсэн болжээ. Тамар тэндээс явж гэвлүүрээ тайлаад дахин бэлэвсэн эхнэрийн хувцас өмсөв. Юуда замд учирсан эмэгтэйд барьцаа болгон орхисон зүйлээ буцааж авахын тулд амлсан шигэ Адулам хотын андаараа өгч явуулсан боловч тэр нь нөгөө бүсгүйг олсонгүй. Улмаар тэр нь хотын хид хідэн хүнээс Энаим хотын зам дээр суудаг байсан янхан одоо хаана байгааг мэдгүй хэмээн асууж сургалахад энд ямар ч янхан байгаагүй хэмээн тэд хариулсан байна. Хирах нь Юуда дээр буцаж очиод өнөөгч нь олдохгүй нэ. Тэр хавийн хүмүүс болохоор ямар ч янхан байгаагүй гэд байна гэхэд Юуда хариулъя. Түүнийг олох гэж оролдвол хүн амьтны доог болох юм шиг байна. Миний юмыг авсан чигээрээ л аваг.
Би өгнө гэсэн ишгээ нэгэнд чамаар өгүүлсэн боловч чи түүнийг олоогүй нь үнэн биз дээ гэж. Түүнээс хойш 3 сарын дараа танаа бэр тамаар янхан мэт завхаарч байгаад түгээрч барахгүй хүүхэд болсон байна гэсэн мэдээг Юда сонсохдоо. Тэгвэл түүнийг гэрээс нь чирч гаргаад олны өмнө шатаах хэрэгтэй гэж хариулв. Хүмүүс тамаараа гэрээс нь чирч гаргах гэхэд бүсгүй хатам аавдаа хэл хөргүүлэхдээ энэ юмсын эзэн болох хүнээс би хүүхэд олсон юм аа. Энэхүү олсортой тамга болон таягны эзэн хэн болохыг нь та олж тогтооно гэв. Юда өөрийнхөө тамга таягийг шууд таниад би түүнээс ч илүү буруутай. Би түүнийг хүү Шилахтай гэргий болгож өгөөгүй учраас түүний өмнө түмэн буруутай гэж. Түүнээс хойш Юда Тамартаа дахин ойртсонгүй. Хүүхэд төрүүлэх цаганд өгөхөд ирэхэд бүсгүй хэвлээд 2 ихэр хүүхэд тээж явна мэдэгдлээ. Хүүхдийн нэг нь төрөхдөө эхлээд гараа гаргахад их баригч эмэгтэй гарт нь улаан ноосун утас суяад энэ хүүхэд эхлээд төрлөө гэв. Гэтэл тэр хүүхэд гараа татаж авсны дараа нөгөө хүүхэд нь гарч ирсэн учраас их баригч түүнд хэлэхдээ чи чинь яасын их хүч төрж гардаг хүүвэ гэд түүнд Прец хүч төрж гарсан гэдэг утгатай үг гэдэг нэр өгчээ. Дараа нь гартаа улаан утастай дүүн төрлөө түүнд нь Зерах час улаан гэсэн үг гэдэг нэр өгчээ. За үргэлжлүүлэн өнөөдрийн хамгийн сүүлчийн бүлэг болох 39 дугаар бүлгийг хамт уншийе. Исмаил овгийн худалдаачид Йосефийг Египтэд аваачин боол болгоод Египтийн хааны түшмэл буюу торгон цэргийн дарга Потифарт худалдсны дараа Йосеф тэдний гэрт амьдран сууж ажил төрлийг нь хийдэг боллоо. Мөнхийн эзэн Йосефтэй хамт байсан учраас юу ч хийсэн бүх ажил нь амжилттай бүтдэг байв. Мөнхийн эзэн тэр залуутай хамт байж түүний гараар орсон ямар ч юм бүтэмжтэй болдгийг эзэн Потифар нь ажиглажээ. Иймээс Йосефт тэр хүн талтай сайхан хандах болж улмаараа түүний гэрийн даамал болгон өөртөө байгаа бүх юмыг түүнд хариуцуулан даалгалаа. Ийхүү эзэн нь Йосефт гэр орон болон өөртөө байгаа бүхнийг хариуцуулан өгсөнд мөнхийн эзэн Йосефийг бодоод тэр Египт хүний гэр орныг ерөөжээ. Тиймээс мөнхийн эзний ерөөлөөр тэр хүний бүх юм гэр орон тарайн талбай хүртэл өргөжин баяжиж эхлэв. Потифар ч өөртөө байгаа бүхнийг Йосефийн гарт итгэмжлэн өгч түүнийг байхад идэх хоолноос өөр юмд анхаарал тавин санаа зовох хэрэггүй болжээ. Йосеф нь чилгэр сайхан биетэй маш царайлаг залуу ир боллоо. Хэсэг хугацааны дараа Потифарын эхнэр Йосефт нүд алдан түүнийг хүсэмжилж чи надтай унтаач хэмээн гуйх бол. Йосеф үүнд нь эрс татгалзсан эзнийхээ эхнэрт хэлэхдээ эзэн минь гэрийнхээ бүх юмыг надад итгэмжлэн өгөөд өөрөө юунд ч санаа зовох хэрэггүй болсон. Энэ гэрт тэр намайг бараг өөрийнхөө адил эрхтэй болгож эхнэрээсээ бусдыг миний гарт өгсөн. Тэгвэл би хэрхэн эзнийхээ эхнэрийг эзэмтэн тийхүү хорон муу үйл хийж ертөнцийн эзний өмнө гим хийхийг твчих вүлээ гэж. Потифарын эхнэр нь Йосефийг өдөр бүр гуйн шалах боловч Йосеф түүний үгийг сонсохч хүсэлгүй, түүнийг хавтуулдагчгүй, дэрэгдэн ойрхон очдогчгүй байлаа. Гэтэл нэгэн өдөр Йосеф ажиллаа хийхээр Потифарын гэрт ортол тэр үед өөрөөс нь өөр ямар нэгэн зарц гэрт байсангүй. Тиймээс Потифарын эхнэр Йосефийн хувцснаас татаж чанга за одоо чи надтай унталтаа гэж шахав. Харин Йосеф гадуур хувцаа түүний гарт үлдээн гэрээс бушуухан гараад зугтжээ. Йосефийн гадуур хувцас гарт нь үлдсэнийг Потифарын эхнэр ашиглан гэрийн зарц нарыг дуудаад харав. Миний нөхрийн авчирсан тэр еврей биднийг доромжилж байна. Өрөөнд минь орж ирээд надтай унтах гэхээр нь би чанга хашгирсан юм.
Намайг хашгирахаар тэр энд хувцас орхиод зогтчихлаа гэв. Улмаараа тэр нөхрөө эртэл нь Йосефийн хувцсыг дэрэгдээ хадгалжээ. Потифарыг ирэхэд эхнэр нь өнөө хүүгээ давтан чиний авчирсан тэр еврей бол өрөөнд минь орж ирээд намайг элэг барин хүчнтэх гэсэн шүү. Харин намайг хашгирахаар гадуур хувцаа энд орхиод зогтчихлаа гэв. Зарц чинь намайг элэг барьлаа гэсэн үгийг эхнэрээсээ сонсоод Йосефийн эзэн Потифар ихэд урлаг түүнийг шоронд хориулжээ. Тэр шоронд Египтийн хааны тушаалаар орсон хоригдлууд л бас байлаа. Гэвч мөнхийн эзэн тэндж Йосефийн хамт байж хууршгүй их арай харуулсаар байсан учраас Йосефын шоронгийн захирагчид ихэд таалагдсан. Улмаар бусад хоригдлуудыг харгалзсан шоронгийн бүх ажлыг удирдах ажилд томилогдов. Мөнхийн эзэн Йосефтэй хамт байж хийсэн бүхнийг амжилттай болгож байсан учраас шоронгийн захирагч нь Йосефт хамаг ажлаа даалгаад өөрөө юунд ч санаа зовох хэрэггүй болжээ.